Оюун ухаандаа төсөөлөн бодоод зүрх сэтгэлдээ хүлээж аваад тэндээс таашаал ав. Бурхны хэлж байгаа үгийн хүрээн дотор тэрийг төсөөлөн бод. Тэгээд бод. Та тэгэл төсөөлөн бод. Миний өмнө хэдэн хүн ирсэн байгаа болоо гэл 5 хүн байна уу, 10 хүн байна уу, 20 хүн байна уу? Магадгүй 5,000 гэл. Бүр 50,000. 50,000 ч гэсэн олон хүн штэ. Харин хүмүүс яадаг вэ гэвэл ичээл те бодохгүй. Би бодохгүй гээл. Би юу гэж 5,000 хүнтэй ярих вдэ энэ төр гэлдэгдэг ба. Тэр өсө тийм зүйл болохгүйг нь мэдгүй нь хэрвээ болвол эзэн өрөөгдөх болтугай гэл. Тэгээ эзэнд бүх алдрыг нь өгөх болно гэл. Хэрвээ та ингэж бодоод байвал тэр нь болох боломжгүй юм. Яагаад гэвэл та оюун ухаандаа тэрийг унтраагаад байгаа учраас. Та хайрцагнаас гадна гарч бодож чадахгүй байгаа учраас. Тэм учраас та энийг харах ёстой юм. Амен, амен. Оюун ухаандаа тэр дүрслэл зургийг ингэж бүтээх ёстой юм. Хэрвээ Бурхан танд би чинийс өдөрддөг сүмийг босгож гаргаж ирээд нийгэмд үнэхээр нөлөө өгдөг тийм сүм болгоно гэж хэлэх үед та тэрийг оюун ухаандаа харж эхлэх хэрэгтэй юм. Үнэхээр нийгэмд нөлөөлнө гэдэг чинь юу байдаг вүлээ гэж оюун ухаандаа дүрслэж эхэл. Оюун ухаандаа яг тэр нь юу гэж байгааг шууд бодож эхэл. Тэр зургуудыг авч эхэл оюун ухаандаа. Нийгэмд нөлөөлнө гэдэг үгийн ард ямар зүйлүүд байдаг бүгдийг дүрслэн бод. Учир нь Бурхан танд өөрийнхөө хэлсэн үгийг дамжуулж өгсөн учраас. Амен, амен. Тэгмэл учраас Бурхан үргэлж өөрийнхөө хэлсэн үгийг л бидэнд өгдөг юм. Тэм учраас бид оюун ухаандаа энийг бодох хэрэгтэй. Хэрвээ Бурхан бидэнд би та нарыг үндэстэнд хэрэглэх болно гэж хэлвэл та үнэхээр оюун ухаандаа харах ёстой юм. Та өөрийгөө тэр хотод очиод нөлөөлж байгаа, дараагийн хотод очиж нөлөөлж байгаагаар харах ёстой юм. Ингэж та оюун ухаандаа бодох хэрэгтэй. Тэгмэл учраас таны төсөөлчийн ийм л зүйлийн төлөө өгөгдсөн юм. Бурхан бидний оюун ухаан төсөөллийг түүний хэлээгүй зүйлсийг төсөөлөөсэй гэдгийг хүсдэггүй юм. Харин Бурхан биднийг түүний хэлсэн зүйлийг төсөөлөөсэй гэдгийг хүсдэг юм. Янз бүрийн дэлхийн хүмүүсийг зоригжуулдаг тийм конференцүүд, сургалтууд болдог. Тэд нар нь юу гэж заадаг вэ гэвэл би бол хүчтэй, би бол чадна гэж бод энэ төр гэдэг байгаа. Харин Бурхан тэр хүнд юу ч хэлээгүй бол тэр хүн юу дуртайгаа хэлж болно гэхдээ тэр нь биелэх боломжгүй юм. Харин энэ Бурханы хэлсэн үг муу юм бол та тэрийг хэлэх хэрэгтэй, бодох хэрэгтэй гэсэн үг юм. Тэгмэл учраас Библи бидэнд юу гэж хэлдэг вэ гэвэл тэр бидэнд хэлсэн учраас бид нар тэрийг нь хэлэх бүрэн дүүрэн итгэл зоригтой болсон юм а гэж хэлдэг юм. За би та нарт тэр ишлийг яг юу гэж бичсэн байдгийг нь олоод өгье гэж байна. Энэ Еврей номон дээр байгаа. За Еврей ном. Бурхан бидэнд хэлсэн учраас бид нар бүрэн дүүрэн итгэлтэйгээр бас энийг хэлж чадах хүчтэй болсон юм а гэсэн утгатай үг байдаг. Еврей номон дээр байгаа. За энэ нь Еврей номын 13-ын 6 дээр байна. Тиймд бид зоригтойгоор эзэн миний дуслагч мөн би айхгүй хүн намайг яах юм бэ гэж хэлдэг гэж. За англи библиэс нь унших юм бол тиймд бид зоригтойгоор хэлдэг гэдэг энэ үгээр эхэлж байгаа. Тэгэхээр энэ үгийн утга нь юу вэ гэхээр тэр бидэнд үгээ айлцсан учраас бид нар зоригтойгоор тэрийг нь ярьж болно гэсэн үг юм. Тэгэхээр би эндээс юуг үнэхээр мэдэрч байна гэвэл Бурхан биднийг түүний
хэлсэн зүйлийг үнэхээр хэлээсэ гэдгийг хүсэж байгаа гэдгийг мэдэрч байна. Amen. You don't Амен, амен. want us to say what he has not said. Харин Бурхан биднийг түүний хэлээгүй зүйлийг хэлээсэ гэдгийг хүсэхгүй байна. If he says something, Хэрвээ тэр нэг зүйлийг хэлсэн юм бол we can pattern our speaking, pattern our conversation бид нар өөрсдийнхөө ярианы хэв маяг загварыг тэр хэлсэн зүйлийн дагуу хэлбэржүүлж болно гэсэн үг. according to what he has said. Тэгээд түүний хэлсэн зүйлийн дагуу бидний бас бусад хүмүүстэй ярих яриа нь байх ёстой юм аа. Does that make sense? Энэ ойлгомжтой байна уу? So that we don't have to get offline, Тэгснээрээ бид Бурханаас холдохгүй тулд юм. or out of line with what Бурханы хэлсэн зүйлийн шугамнаас хазаахгүй байхын тулд юм. he has declared to us. Түүний бидэнд тунхагласан зүйлээс хазаахгүй байхын тулд юм аа. Are you there? Та ойлгож байна уу? All right, let me just get За ингээд бид түр завсарлаж байна.